Шинэ хөдөө төслийн хүрээнд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 90 гаруй нэр төрлийн хөдөө аж ахуйн зориулалтаа техник тоногдох хөрөмжийг Тархуул аймгийн газар тариалан эрхлэгчид болон малчдад хүлээлгэн өглөө. Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналын дагуу 3 улирлын хүлэмж хадлангийн болон услгааны иж бүрдэл трактор зэрэг нэр шаардлагатай тоногдох хөрөмж машин техникийг энхүү нийлүүлж байгаа юм а. Монгол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ хөдөө төслийн хүрээнд 2024 оны төсвийн тодглоор төвийн бүс буюу тэр дундаа Тархуул аймагта хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил бизнес эрхлэгчдэд дэмжих нийт шаардлагатай тоногдох хөрөмжүүдийг нийлүүлж өгч байна. Энэ үйл ажиллагааг маань Монгол Улсын Засгийн газрын гишүүн сангийн сайд болдын жавхлан улсын хурлын гишүүн Гонгорын дамжны яам тэргүүтээ төвийн бүсийн гишүүд маань хамтран ажиллаж энэ асуудлыг шийдэж өгсөн байгаа. За энэ төслийн маань гол ач холбогдол нь ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, энэ хэрээрээ иргэдийн амьдралын чанарыг дэвшлүүлэх юм бол зорилготой үйл ажиллагаа байна. За тоногдох хөрөмжлүүдийн хувьд бол 3 тэрбум төгрөгийн эхний ээлжинд 3 тэрбум төгрөгийн тоногдох хөрөмж ирж байгаа. Энд 3 улирлын хүлэмж, тэгээ үрсэлгээний тоногдох хөрөмж, трактор гэх мэт зүйлүүдийг хүлээлгэж өгч байна. Газар тариалан эрхлээд одоо 17-8 жил болж байна. Өөрийн техник байгаагүй дан тариалалтай түрээс явж исэн. Төсөл зарласан, уралдаан зарласан 60 гаруй хүн байснаас хуваарлагдаж явсаар 10 хэдэн хүн дээр техник нь оногдсон. Тэгээд би 500 төгрөг трактор авах гээд өнөөдөр энд ирсэн байж байна. Техник чи ер нь тэгээд ажлын 50% бараг нуглаа шүү дээ. Өөрийн техник баг. Түрээсийн техник чи аливаа нэгэн асуудалтаар би ажилтайг нь эвдэрсэн гин энэ тэр гин одоогийн байдлаар нэг 10 дахь тайлцсан байгаа. Тариалан техник авсан чинь нэмэх саналтай бодолтой байна. Тариаланчид одоо авч байгаа тоногдох хөрөмжийн урьдчилгаа 10% төлөөд үнийн дүнгээс хамааран үлдэгдлийг 3-5 жилийн хугацаанд турш дуусгаснаар өөрийн нэр дээр 100% шилжүүлэн авах юм байна. Мөн зориултаас өөрөөр ашиглах, бусдад дамжуулж зарахгүй байхаар гэрээнд тусгажээ. Зарим нь бол төргөө хэлэгдэх ийм тоногдох жишээлбэл хүлэмж байна тийм ээ. Зуны хүлэмж 3 жилийн баталгаатай байдаг. Ийм тоногдох хөрөмжийг бол 3 хүртэл жилийн хугацаатай зээлээр өгч байгаа. 10% урьдчилгаа төлөөд жишээлбэл одоо зуны хүлэмж бол 3 сая 700 мянга байхад 10% төлөөд 370 мянгаыг үлдсэн мөнгөний 26-27 хувиар төлөөд тэг гүйцэд төлсөний дараа тэр хүний өмчөж шилжүүлэх. Одоохондоо орон нутгийн өмчөд бүртгэх нь. За энэ трактор машин механизм бол өндөр үнэтэй ийм тоног хөрөмжийг бол мөн 10% урьдчилгаатай мөртлөө 5 жилийн хугацаатай зээлээр. Эхний жил урьдчилгаа төлнө 25 хонд мөн л 10%. Үлдсэн мөнгөө бол дараагийн 4 жилдээ хуваат төлөх. Тэгээд төл дуусны дараа тухайн аж ахуйн нэгж иргэний өмчөж шилжүүлэх. Ийм нөхцөлтэй энийг аймгийн сарын захирамжаар ийм одоо журам баталсан. Өөрчлөлт төлж болно. Өөрчлөлт төлөх юм бол мэдээж тухайн оны өмчлөлт бас төлсөний дараа шилжиж байна. Тэгээд энэ дашрамд бас энэ төсөн мөнгөийг шийдчихсэн бас их хурлын гишүүдтэй жавхлан сайд манай дамжны гишүүн бүгдээр энэ бас талархаж хэлсэн зүг баг тийм ээ. Ийм том хөрөнгө оруулалт хийж өгсөн манай салбарт. Энэ чинээгээр өргөдгөр ашгаа өгөн тийм ээ. Бас баярлалаа гэж хэлэх байна. 23 онд бол 1 тэрбум төгрөг. Тэгээ энэгээр бол манай орхон суманда нөгөө техник үйлчилгээ дондод биш үү дээч. Энд лонгийн камбайн авч гисэн байгаа. 80 гаруй хүлэмж авсан. Тэрийг сумдаа өөрсдийнх нь 3 жилийн мөн одоо зээлийн нөхцөл олгогдсон байж байгаа. Энэ жил 2 дахь жилдээ тариалаад явж байна. За тэгээд орхон суманд зөвхийн бол савлах үйлдвэр хүлээлгэж өгсөн. Эхний жилийн 1 тэрбум төгрөгөөр бол бас нэлээд олон тоног хөрөмж авч хүлээж өгсөн байгаа. Мэдээж одоо үргэлжлэн гараад явж байна шүү дээ тийм ээ. Энэ бол 2 дахь жилийнх нь юм байна. Шинэ хөдөө төслийн хүрээнд 2024 оны улсын төсөвт 3 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн улсын хурлын гишүүн сангийн сайд жавхлан улсын хурлын гишүүн дамжны нарт хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид талархаж байгаагаа илэрхийлсэн юм а. Мөн шинэ хөдөө төслийн хүрээнд Тархуул аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд нийт 13 нэр төрлийн 100 гаруй сая төгрөгийн багаж төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Мал эмнэлгийн үйлчлэгээ явуулах цэгийг ч 2 байршилд барьж байгуулсан хэллээ.